Өмнөх үг. Америкийн нэгдсэн улсад явж суралцна гэдэг миний хувьд хизээч бүтшгүй. Мөрөөдөл мэт зүйл бодогддог байлаа. Жирийн сэхэтэн айлд амбул далуулаа өссөн аав ажилгүй 80,000 төгрөгийн цалинтай ээжээсээ Америкт $30,000 төлөөд намайг сургаад өгөөч гэж гуйх нь утгагүй зүйл. 6 дугаар анги Монголд 3 дугаар сургууль төгсөөд орчноо солихоор шийдэж 38 дугаар сургууль руу англи хэл сурахаар шилжсэн. Өглөө бүхэн автобусанд суух гэж 30 минут хүлээдэг байснаас тооцвол энэ бол миний амьдралын анхны зөв алхам байсан гэж боддгийг. Зуны амралтаараа өдрийн 1,000 төгрөгийн цалинтайгаар Германы тусламжийн байгууллагын хүмүүст орчуулагч хийж эхэлж, Монголын бараг бүх аймагуудад очиж тусламжийн бараа түгэж явсан учраас миний англи хэлний олонний өмнө илтгэх чадвар маань эрс сайжирсан юм. 10 дугаар анги төгсөхдөө Английн элчин сайдын яам Монголын хүүхдийн орноос зохион байгуулдаг улсын англи хэлний олимпиадад төрүүлж алтан медаль бас баахан хичээлийн хэрэгслэр шагнууллаа. Үнэн дээр надад тэр нь биш. Америкт суралцах тэтгэлгэл хэрэгтэй байсан юм. Гэхдээ яах вэ? Шамалхааргүй амжилт. 9 дугаар анги төгсөөд Герман Швейцараар 21 хоног аялж ирснээс хойш 10 дугаар анги төгсөөд Монголд сурахгүй гэсэн хатуу итгэл үнэмшил гаргаж байсан юм. 16 наснаас хойш гадаадын байгууллагуудад орчуулгын ажил хийж ихсэн учраас гадаад танилуд харьцангуй олонтой болсон бөгөөд энэ манч намайг Америкт суралцах шийдвэрийг гаргахад шууд бусаар ихэхэн нөлөө үзүүлсэн. Германд байдаг найз нөхөдтэй захиа бичиж намайг гадаадд суралцахад минь туслаач хэмээн гуйж байсан боловч нэг ч хариу ирэхгүй байлаа. Харин Alpha Community хэмээх байгууллагад ажиллах хэвцээ Cowboys with a Mission хэмээх байгууллагын хэдэн Америкчуудтай танилцсанч тэдний сайн дурын хөтөлбөр байдгийг мэдэж явлаа. Харамсалтай нь би 5 удаа Америкийн визэнд орж 5 удаа хар тамгад харуулсан. Энэ бол надад маш их туршлага суулгаж өгсөн юм. Хар тамгад аруулах бүрт миний хувьд том цохилт болж ертөнц тэр чигээр эргэж байгаа юм шиг миний мөрөөдөлд хар тамгад арчиж байгаа юм шиг санагдж байсныг нугаад юу. Гэхдээ би бууж өгөөгүй. Тэмцээр визэнд дахин орсоор байсан юм. Тэгээ сүүлдээ залхсан уу яасан 2000 оны 3 дугаар сарын 31-нд Америк явах эрхийг минь өгсөн юм. Энэ бол миний мөрөөдөлд үнэнч байсны үр шим. Америк улстай анх Воймын мужийн газрын зураг дээр бараг байдаггүй Медици хэмээх жижигхэн хотоор танилцж байлаа. Хүн ам хамгийн багтаа цагаагаар нь Монголтой хийхэн ойролцоо. Yellowstone гэж үзэсгэлэнт паркта сайхан муж. Yellowstone гэдэг үзэсгэлэнт паркта сайхан муж. Сайн дурын хөтөлбөрт оролцох 3 сарын хугацаанд би орой бүхэн интернетэд сууж сургууль хайдаг байлаа. Миний байсан байгууллагын шуудангийн хайрцаг миний нэр дээр ирсэн сургуулийн танилцах материалаар дүүрдэг байсан бөгөөд ядаргаат юм бэ гэж олон хүн бодож байсан баг. Эцэст нь 3 сарын дараа North Dakota мужийн Dickinson State University хэмээх сургууль надад 60% тэтгэлэг олгон суралцуулахаар зөвшөөрлөө. Миний хувьд North Dakota, Wyoming зэрэг хүмүүсийн хэлдгээр бол жаахан хөдөө боловч амьдралын өртөх хямдхан энэ мужид суралцах нь тохиромжтой байсан нь яг сайхан таарлаа. Ингээд 3 сарын дараа Монголд амлсан ёсоор визний зөрчилгүй эргэж ирэв. Эрэхтэй 10 орчим Америкчуудтай ирж Монголд сайн дурын ажил хийж англи хэлний хичээл заасан бөгөөд 2000 оны 8 дугаар сард F1 виз хүсгээр элчингийн ярилцлаганд орохдоо Америкийн нэгдсэн улсын консулд тусгайлан бэлдэж ирсэн карта бэлэглэж баярлаж талархснаа илэрхийллээ. Энэ бол Америк стайлаар баярлснаа илэрхийлж байгаа хэрэг юм. Гэхдээ
Мөнгө яах вэ гэдэг асуудал надад салахгүй байлаа. Эхний ээлжинд $5,000 хэрэгтэй. 2000 оны 8-р сарын 16-нд Лос Анжелест халаасанд $25 бууснаа санаж байна. Очихоос өмнө интернетээр сайн дурын байгууллагуудыг судалж Лос Анжелесийн онгоцны буудлын дээр намайг тосч аваад Greyhound хэмээх автобусын суулгаж өгөх хүн олчихсан байсан юм. Тэндээсээ гитараа барьчихсан автобусын суугаад сургууль руу гарч билээ. Би одоо хүртэл Wyoming-д байсан найз нөхөд CWAM-ийн захирал Brent Bauman болон Монголд ирж байсан бусад бүх хүмүүстээ маш ихээр баярлаж талархаж явдгаа энд дурдмаар байна. Dickinson State-д суралцахад төлбөрөө төлөөгүй байсан учраас Америк найз нөхөдтэй өөрийнхөө төлөвлөгөө сурч ирээд Монгол улсад юу хийх хүсэлтэй байгаа, яагаад надад хөрөнгө оруулбал хэрэгтэй болох, би ирээдүйн манлайлагч болно гэдгийг амлаж намайг сурахад дэмжиж гэсэн захидал илгээдэг байж билээ. Гайхалтай нь Нью Жерси мужид амьдардаг Оул болон Judy Stonehouse хоёр нэг өдөр уцтаад надад $5,000 тэтгэлэг хэлбэрээр өгөх болсноо хэлж байсан. Тэд надад маш сайхан сэтгэлээр хандсан. Ал Judy 1999 онд Монголд ирж англи хэл зааж байсан бөгөөд Ал англи хэлний институтаас зохион байгуулдаг Summer English Olympics тэмцээнд миний ярианы багш байсан хүн юм. Би тэр тэмцээнд төрүүлж Америкийн нэгдсэн улсын явах тэтгэлэг хожиж чадаагүйд өлж байсан юм аа. Би ер нь их шартай, хүссэн юмдаа заавал хүрэх гэдэг зантай. Одоо ч би Ал Judy хоёртой байн холбоотой байж, зулсаар болон талархлын баяраар утсаар ярьдаг миний Америк аав ээж хоёр юм. Энэ хоёр хүний тусламжгүйгээр би мөрөөдөлдөө хүрч чадахгүй байх байсан. Үүнээс гадна 1999 онд Монголд ирж багшилж байсан Шэн Панарт маш их баярлаж явдаг юм. Тэдний зөвлөгөө, тусламж надад маш их тус болж байсан гэдгийг хэлэлгүй өнгөрч чадахгүй нэ.